хэлэх нээлт гэж байна. 1969 онд хөдөө аж ахуйн усны аж ахуйн техникум байгуулагдсан манай сургуулийн суурь тавигдсан. Энэ оноос хойш манай 40 жил өнгөрчээ. Тэгэхээр энэ 40 жилийн аваа тохиолдуулан үеийн төгсөгчид, ахмадууд, эрдэмтэн мэргэд багш нартаа ой мэндчлэгээ өргөж сайн сайхныг хүсэн өрөөё. Хамт олон маань ажил хөдөлмөр, сурлаг, урлаг, спорт бүхий л зүйлээрээ хөдөө орон нутагт сургалт явуулж байгаа. Ялангуяа Дархуул аймагтаа сургалт явуулж байгаа хувийн хөвшлийн болон улсын төрийн өмчийн 10 хэдэн ихтэй сургуулиуд байдаг. Одоо энд бол манай сургууль ер нь манлайлагч болон үйл ажиллагаа явуулж байгаа. За түүний нэг жишээ бол сүүлийн 2 жил дараалан сургууль маань төрийн өмчийн шилдэг их сургуулиар шалгарсан байгаа. Түүнээс гадна 2001, 2007 онуудад магадлал эдгэмшлийн үндэсний зөвлөлөөр магадлал эдгэмжлэгдэж дээд боловсролын салбарт бол өөрийн гэсэн өнгө төрөх орон зайгаа эзлэн одоо сургалт хүмүүжлийн болон эрдмийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Сургасан сургууль нь сурагчдаараа, төгссөн мэрэгжилт нь төрөлх сургууль эрдэмтэн багш нараараа инхүү бахархаж байна. Хөдөө аж ахуйн мэргэжлээс гадна одоо нийгэм тэрцээтэй байгаа бүх мэргэжлүүд бэлтгэдгээр одоо онцлог байгаа. Суралцах орчин боломжтой. Тэгээ чадварлаг багш нартай уулзаж сонгож орж ирсэн. Ширээний ард үтсэн онол практик тэр хэд болохоор юу яадаг? Амьдралдах зүйлтэй холбож өгдөгөр бидний бол амьдралд гарч цаашдаа ажил хийхэд бол маш их өгөөж үрдэм болдгоороо бид нар бусад сургуулиас их ялгаатай гэж боддгоо. Манай сургууль оюутнуудаа төгсгөж гараад тэгээд тагч болчдгоо. Тэгээд сургуулиа төгсөж гарсан оюутнуудаа цаашдаа маш нэгт харилцаатай байдаг. Одоо сургуулиа төгсөөд хаана ямар ажил хийж байгаа вэ? Тэгээд цаашаа мэргэжлээ яаж ахиулах вэ, дээшлүүлэх вэ гэдэг дээр маш анхаарал тавьж ажилладаг. За ер нь манай сургууль бол төгсөгчдөг бол байнга холбоотой, харилцаа холбоотой ажилладаг. Сүүлийн үеийн онлайн болон дадлагын мэдээллийг тасралтгүй өгч байдаг. Энд нь бол би их баярлаж явдаг юм аа. Бус сургуулийн мэрэгжилтэн бэлтгэгчид хандлага нь тухайн цаг үеийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан өргөжин тэлсээр эдүгэ газар тариалан, байгаль хамгаалал, ус цагуур, газрын харилцаа, эдийн засаг, инженерийн эрэлт хэрэгцээ өсөж байгаа 19 мэрэгжлийн чиглэлээр бакалаврын болон газар тариалан, байгаль хамгаалал, усны чиглэлээр магистрийн сургалт эрхлэн явуулж байна. Сургалтын агуулгыг шинэ чиг хандлагад нийцүүлэн шинжилэн гэрдийн тогтолцоог нэвтрүүлэх, сургалтын арга тогтолцоог оюутан төвдөө зарчим чилжүүлэх, боловсролын шинэ тогтолцоонд нийцсэн сургалтын материалыг баазсуур бий болгон бэхжүүлж багшлах боловсон хүчний хөгжүүлэн шинжлэх ажлыг мэжид дорж минь дамглан тэргүүтэй хамт олон хөдөлмөр бүтээл хичээл зүтгэлээрээ баталгаажуулан 2001-2007 онуудад дээд боловсролын байгууллагаар маглаган идэвхжлэгдэж Монгол улсын дээд боловсролын салбарт өөрийн гэсэн байр сууриа нэгэнт бий болгон ажиллаж байна.